Асуулт оръё. Хоёр сонгуулийн ерөнхий орооны гишүүн нэр дэвшигчийн сонсголын тайлан хэлцэж эхлэе. За сонгуулийн ерөнхий орооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан танилцуулна. За нэр дэвшигч Дашчивагийн Ариун болд, Жамсранживын болд, Довдонгийн Даваа нэм, Дорцүнгийн Мөнх цэрэг нарын танилцуулгыг та бүхэн тараасан байгаа. Танилцуулах шаардлага, унших шаардлага байна уу? За та бүхэн тараасан байгаа. За мөн давхар уншиж танилцуулах юм байна. За байнгын орооны дарга өрхөн гишүүдээ Монгол Улсын сонгуулийн ерөнхий орооны гишүүнд нэр дэвшигч нартай хийсэн нэр дэвшигчийн сонсголыг сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4-р зүйлийн 42 дахь хэсэгт хорооны гишүүний 5-ыг улсын төрийн байгуулалтын байнгын ороо 2-ыг Монгол улсын ерөнхийлөгч 2-ыг улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан агчдаас санал болгосноор улсын хурал нэр дэвшигчийн сонсголыг хийж 6 жилийн хугацаагаар томилно гэж Монгол улсын хурлын хянч чалгалтын тухай хуулийн 31-ийн 1 дэх заалтад сонгуулийн ерөнхий орооны гишүүний албан тушаал томилуулахаар улсын хурлд санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсголыг хийхээр тус асны дугаар Монгол улсын хурлын хянч чалгалтын тухай хууль заасан нэр дэвшигчийн сонсголын үе шатыг баримтлан дараах ажиллагааг явууллаа. 1. Монгол улсын ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Дашчивагийн Ариун болд, төрийн байгуулалтын байнгын орооноос нэр дэвшүүлсэн Жамсранживын болд, Довдонгийн Даваа нэм, улсын дээд шүүхээс нэр дэвшүүлсэн Дорцүнгийн Мөнх цэрэг наран төрийн байгуулалтын байнгын орооны 22 оны 15 дугаар тогтоолоор баталсан нэр дэвших тухай өсөлтийн загварын дагуу материалаа бүрдүүлж байнгын ороонд ирүүлсэн болно. 2. 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байнгын орооны хуралдаанаар Монгол улсын хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 3-13 дахь заалд Монгол улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131 дугаар зүйл Монгол улсын хурлын хянч чалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 31-ийн 1 дэх заалд нийтийн сонсголын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 21 дэх хэсэг заасныг үндэслэн сонгуулийн ерөнхий орооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох сонсгол даргалагчийг томдох тухай тогтоолыг батж 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар сонсгол даргалагчаар улсын хурлын гишүүн болдын жавхлан томилсон. За 3. Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээллийг улсын хурлын захим хуудсанд байршуулсан. За сонсголын тов хугацаа сонсголт оролцогчдыг бэлтгэх хуудас бүхий зарыг улсын хурлын захим хуудсанд 14 хоногийн хугацаанд байршуулсан. За мэдээллийн дагуу 3 оролцогч 2 ажиглагч бүртгүүлснийг Монгол улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу байнгын орооны өсөлтийг хүлээн авсан огноо цаг минутаар бүртгэж баталгаажууллаа. 4. 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 14:00 цагт төрийн байгуулалтын байнгын орооноос сонсгол улсын хурлын гишүүн Жавхлан, Алтан гэрэл, Ариун зэ, Батчаргал, Баярмаа, Бямцогт, Ганбаатар, Ган төмөр, Даваа сүрэн, Дор чанд, Зүлбухаар, Найдлаа, Бүрүүд орж, Ундрам, Учрал, Хэрлэн, Зогтгэрэл энх хоёр нар буюу байнгын орооны гишүүдийн олон хүрэлцэн ирснээр эрс бүрдэж нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан болно. Монгол улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133-ийн 1 дэх хэсэгт нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай оролдож хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. За тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаал тавих шаардлага хангасан хэсэгт дүгнэлт түүний үндэслэлийг тусгаж холбогдох бусад мэдээллийг авсарна гэж 133-ийн 3 дахь хэсэгт сонсголын тайлаг нийтлэхээс ажлын 2-оос доош өдрийн өмнө нэр дэвшигч болон түүнийг санал болгосон этгээдэд хөргүүлнэ гэж тус заасны дагуу 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр сонсголд оролцсон гишүүд хаалттай оролдож хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргалаа. За нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай оролдож нэр дэвшигч Дашчивагийн Ариун болд, Жамсранживын болд, Довдонгийн Даваа нэм, Дорцүнгийн Мөнх цэрэг нарыг ажлын хэсгийн тайлан ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн сонгуулийн ерөнхий орооны гишүүн тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ. Монгол улсын хурал сонгуулийн ерөнхий орооны гишүүнд санал болгосон нэр дэвшигчийн талаарх сонсголын тайлан хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү? Анхаарал тавьсанд баярлалаа.